Орхон аймгийн Баянүндэр сумын Говьл баг нь хотын төвөөс 12 км алслагдсан Цэргийн анги нэгтгэл ажил үйлдвэрлэл түлхүү өгсөн баг юм а. Тэгвэл тус багийн Булагтын В хэсэгт өнөөдрийн байдлаар 150 өрхийн 450 орчим хүн ам унтны цэвэр усны хомсдолд оржээ. За учир нь өмнө нь ашиглагдаж байсан худгийг засварласан хэдий ч Эрдэнэт ус дулаан төгөөсүүлжээ орон нутгийн өмч туцаад компаниас хүлээж аваагүй улмаас өнөөдрийн байдлаар ажиллахгүй байна. Тиймээс тус хэсгийн орсон суугчдын нөхцөл байдал хүндэрч ойролцоох усууч буй бохир ус за багийн цогцлбор байрны тараншаанаас унтны усаа зөөрлөх болсон байна. Энэ бол одоо 7 сард ашиглалтанд өгнө гэсэн. Уг нь тэр юм дээр нь тийм хэлээ. Тэгээд 7 сардаа бол яг нь тоног төхөөрөмжөө бүгдийг тавьдсан. Тэгээ өгөхөд бэлэн боллоо гэсэн. Хуучин яг ямар ходог байсан бэ? Энэ л хуучин гүний ходог. Тэгээ нэг л би өөрөө ажилтуулж ирсэн. Хэдэн онд ашиглалтанд авсан ходог вэ? За энэ 11 онд. За энэ суулт өгөөд ингээд хагаралт үүссэн. Ингээд суулт өгөөд хагаралт үүссэн баггүй юу? Тэгээд одоо ингээд яг л доошоо суулт өгөөд хагаралт үүсэл тэгээ нэг энэ аймгийн захиргаанд юу өгсөн. Зураг мөргийг аваад өгсөн. Тэгээ иргэдийн телевизээр дарга хийжсэн нэ. Од гэрэлгээд тэр хүнд өгсөн би. Тэгээ сонгол юм. За тэгээд энэ тэр төсвийн юунд орсон байгаа. Тэгээд энд одоо сайжруулж барьсан. За одоо л та худгаа ажиллуулж чадахгүй байгаа юм байна ашиглалтанд аваагүй учраас тийм ээ. Тий энэ одоо тэгээ хүний ходог болгоцсон юм лээ. За одоо энэ худаг ажиллахгүй байгаа юм чи энэ хавьд байгаа орсон суугч нар айл өрхүүд хаанаас усаа яаж авах? Энэ усны хувьд бол гэж 100 одоо энд нэг урсж байгаа энэ голоос өглөө илт 7-6-гийн үед баргаж ус авч ирсэн. Усыг харахад. Тэгээ сүүлдээ одоо энэ хооноогоо тэр гамболтын нэг 8 м-ны усан ногоо услах гэдэг усан ходог байгаа одоо хүртэл. Тэрнээс одоо ууж байна. Хөрсний ус гэсэн 8 м гэдэг чинь. Хөрсний ус гараар ууж байна. Үндэнд хэрэглэж бол. За би одоо өөрөө яг нэг үдсээ. Нэг усаад цаашаа сууг ашиглахгүй юу? Тэгээ би энэ сууг ашиглаж дэлгүүрээс авсан суу одоо ингээд ашиглаж байгаа мó гэж бодохгүй юу? Тэгээ дараа нь тэгсэн чинь энэ айлуудаас одоо энэ нааш ингээд нэг доголцсон гөхөөш юм те. Энэ айлын авгаа энэ хойд тэр баяраа гэд нүттэй одоо асуусан чинь усаа сүйтэй цагийг тэр гашлаад байна. Хөрсний ус. Кофе найруулах тэр ус гашлаад байна гэж ярьж байна. Одоо энийг л би одоо бушуухан ашиглалтанд орох хүүтэн нөтөө орлоо. Одоо ингээд сургууль соёлын хүүхдүүд эхэллээ. Энэ өвчин зовлонтой биднүүд одоо эрүүл мэндийн ус уумаар ирсэн чи. Айгу хэцүү байна. Одоо эн чинь ерөөс ноднонгоос хойш баг ажилласангүй мэдв. Тэгээ ер нь энэ ингээд нөгөө нэг сайжирсан худаг гэдэг ингээд барайл тэгэл алга болтон цусангаа өвөлжөнгөө одоо баг 2 жил гараа одоо ингээд худаг байхгүй. Тэгэд бид нар ч одоо энэ тэндээс амны ус болохоор энэ доошогоо уруудаад байрнаас хүн амтангуугаа заримдаа ус зоохгүй. Тэгээ энд нэг гүний удаг энэ айл гаргацсан энэ уснаас уухаар ингээд ерөөсө хоолунд хийж чадахгүй ингээд гүйлгээл ерөөсө ямар ч юм байна ээдэл сүйтэй цай чансан чи ээдэл ерөөсө уух хэцүү. Тэгээд савны ярууц цол шохоо. Айгу хэцүү байна. Тэгээд энэ урагсж байгаа энэ уснаас ингээд уухаар эн чинь мал л ууж байгаа. Тэгтэл одоо заримдаа энэс чи юм аваад энэ уснаас зөөгөл юм угаахад хувцсан хүртэл ингээд цагаан бочгонсон юмтай. Уух хэцүү одоо ерөөсө айгу хэцүү. Одоо ингээд усч байхгүй одоо энэ зам мам одоо энэ будаг тал руугаа хэцүү байна юм. Одоо нэг ойрын хугацаанд худагтай устайгаа л улмаар байна. Манайх бол одоо ерөөсөө энэ ус бол энэ 4-5 сар зогслоо яалаа. Ир зогсоодсон шүү дээ энэ чинь. Тэрөөсөө усгүй бол энэ үсрээ 7 сард орно ашиглалтанд орно гэж ярьж ирсэн хүмүүс байхгүй. Бид одоо энэ очиж усын үзэр одоо энд жогоос байгаа. Энэ чинь өглөө эрт очиж аавна. Уус авахаар манайхан энэ хойдоо дандаа жижигхэн хөөхтүүдтэй маань. Тий гол урсж байгаа. Тий тогтхон шахуу юм байхгүй энэ чи баг. Энээс үүдээс авч усууж ин манайхан жоохон хөөхтүүдтэй манай хойдоо талынхан. Манайч сайн манай жоохон ерөөсөө уухаар ерөөсөө гизэндээ гүнгээл юм гарч байна. Айгүй хэцүү. Тэгээ бид ч нэг машин хэрэггүй болохоор айгүй хэцүү. Тэгээ яг машин дэртэй айлууд нь болохоор энд худагаас очиж усаа авчих юм. Тэгээ би ийш энд манай найз Зориг Батар манай энэ ийш очиж би заримдаа ус авдаг шүү дээ. Очиж 240 2 хэдэн канистр очиж авч байна. Одоо энэ хурдан ашиглалтанд орж өгмөр. Тэгвэл эндээ орчихвол манай харьяа гайгүй болно.
энэ говьлоогийн булгартын вэд баригдсан энэ худаг нөгөө сахил хүртөвч шалт ордуу гэдэг юм болчлоо. Энэ яагаад тэгэхээр зэрэг энийг сайжруулад барилгын дээдлийн энэ каркасыг тэгээ дотор талынх нь сайжруулаад засаад өгнө гэж 51 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил. Тэгээ энийг бол 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж анх эхлээ яригдчихсэн. Тэгсэн одоо 6 сар болцсон. Иргэд маань амны ус байхгүй. Эрүүл ус байхгүй. Одоо энэ гудамны энэ шалбаг болсон уснасаа ууж байна. Энэ маань дээрээсээ урсж яваад газар доогоор сургацдаг. Тэгээд нэг хэсэг усгүй болж байгаа дахиад гарч ирдэг. Ийм л ус. Тэгээд зарим айлууд болохоор зэрэг энэ багийн шинэ байрны тэнд таран шинээс очиж ус аваад байна. Энэ байж болохгүй асуудал шүү дээ. Энэ үнийг төргөн шуурхаа яаралтал энэ иргэдэд тусалж ажилд оруулж өгөх нь хамгийн чухал байгаад байгаа юм. Дараагийн нэг асуудал нь болохоор энийг ноён торонт гэдэг компани ажилласан. Улсын комисс хүлээгээд авсан байхгүй юу? Улсын комиссд нь Эрдэнэ тусын удирдлага тэр нөгөө улсын комиссд орох хүн нь орсон. Тэгээ улсын комисс хүлээж авчаад одоо ингээд ажиллаж өгөхгүй ингээд байгаа ямар учир шалтгаантай байдгийг мэдгүй. Энэ аймаг орон нутгийн удирдлагууд гэж байдаг юм бол энэ иргэдэд анхаарлаа нэг хандуулаад өгөөч. Энд чинь одоо Эрдэнэт хот соёлтой газар хөгжиж байгаа газар л гэдэг. Жил болгон ажил үйлчилгээгээр тэргүүлдэг л гэдэг аймаг. Тэгтэл энд чинь усгүй, тоггүй, гэрэлгүй ийм л газар бас байгаад байна штэ гэдгийг л бүр үнэн голоос сэтгэлээсээ хэлмээр санагдаад байгаа юм. Говьл багийн булгартын В хэсгийн 450 орчим орсон суугчид тэр дундаа хүүхдүүд баталгаагүй унтны усаар хийсэн хоол цанаас үүдэлтэй байнга гизэн өвдөж биеэр нь идэ дөрвсөл туурч байна хэмээн эцэгхийн төлөөлөл ярьж байна. Аюу хэцүү биш шүү дээ. Одоо энд зүгээр ажиллаж исэн худгийг одоо янзлж जैन засварлж जैन гээд ингэж ачаа одоо бүтэн одоо жил боллоо шүү дээ. Тэ? Одоо тэг өөрснөө энэ голын ийм уснаас сууж जैन хүүхдийн биеэр нэг толгойтой юм гарж जैन айгуу тийм хэцүү байнаас. Гиз гүзэн өвдөн хэцүү байнаас чанга. Тэгээ одоо уухгүйгээд авах байд. Чи олдохгүй юмас айгуу чанга байна. Энийг л бушуухан нэг ашиглалтанд нь оруулаад өгөөсэй бид нэрт одоо айгуу өндөр хөлсөөр л байрсан сураг дуулдаал байдаг тэгээ байдаг. Гүний хутаг нь өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй улмаас Говьл багийн булгартын В хэсгийн оршин суугчид шинээр баригдаж саяхан ашиглалтанд орсон багийн цогцлбор төвийн дэрэгдэх тараншааны нүхнээс унтны усаа зөөрлөж байна. За дээрх хутгийг яаралтай ашиглалтанд оруулж иргэдийг баталгаатай унтны усаар хангахгүй бол цар тахалдаа зэрэгцэн элдв халдварт өвчнөд өртөх өндөр эрсдэл бий болжээ.